Сайн байцгаана сонсогчдоо кино шиг амьдрал подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр зөвхөн сонсогчдоос ирсэн захидлуудаа та бүхэнтэй уншиж хүргэх болно. Эхний захидал Суйсийн хүчингийн хэрэгтэй нэлээд төстөө гэмт хэргийн тухай захидлыг нэгэн сонсогч маань илгээсэн. Тэгээд IJ-гээр харилцаад тэрхүү сонсогчоосоо асууж зөвлөлдөөд энэхүү захидлаа дэлгэрүүлэн найруулан бичсэн байгаа. За тэгээд эхлүүлцгээе. Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Охид эмэгтэйчүүдтэй сургамж болох зорилгоор өөрт тохиолдсон зүйлээ бичин сум. Би 10 жилээ төгсөөд нэх удаагүй байсан юм. Бусдын ладал сумандаа 10 жилээ төгсөөд хот руу оюутан болоод явсан. Одоогоос 8 жилийн өмнө хөдөө суманд очиод байж байтал үеэл ах маань орж ирээд намайг ангийнхантайгаа уулзъя, нэг охины гэрт очин бөөндөө уулзсан гэж хэлээд аваад гарсан. Үеэл бид хоёр нэг ангийн хүүхдүүд л дээ. Би гэдэг хүн гинэ итгэмтгий юу ч үзээгүй жаахан охин байлаа. Үеэлтэйгээ нэг машинд орж суухад манай ангийн 4 хүү байсан. Бүгдтэй нь мэдлээд инээж хөхрөөд ангийн охид гээгэнд байгаа. Тийшээ явцгаая гэд замдаа дэлгүүрийн гадаа зогсоод тэд арх пив аваад машиндаа тойруулав. Надад нэг сканта пив өгөөд уухгүй гэхэд ганцхан энийг л уучих. Тэгээд дахиж шахахгүй гэв. Би ч уух сонирхолгүй байсан болохоор энийг нь угаад л болчих юм бол уучи гэж бодоод уусан. Нэг сэрдэл машины хойд судалд намайг хамаг хувцсыг минь тайлчихсан. Миний дээр нэг хөвгөн хөдөлж нөгөөдөл нь аль ухардлалтаа болж гин үү? Одоо миний ээлч шүү гэж байсан. Нэг нь бүр яасан гой хөхтэй гिचивэ. Хайжлаад авчмаар гэд хөхрөлдөөд миний дээр байсан нь хөхний толгойг хазж байсан. Тэр үед би сэрсэн ч миний бие огт хөдөлгөөнгүй. Бүр түрхэн л тэр өгнүүдийг санаад байгаа. Юу болоод байгааг ч ухаарах сөхөө байгаагүй. Би буцаад л ухаан алдсан. Тэр үед би үеэлдээ итгэж ангийнхантайгаа уулзахаар гарсан. Хөвгүүдтэй уулзахдаа ч нэг стакан пив уухтаа ч зөвхөн үеэл минь байгаа юм чинь гэж итгэж байсан. Дахин нэг сэрэхэд өөр нэгэн дээр байсан. Би үеэлдээ чи ингэж болохгүй штэ гэж уйлж бүр зөндөө гуйсан. Бүх зүйл дуусах гэж байхад хэдэн цагт өнгөрсөн юм бүү мэд. Нэг сэрэхэд үеэл тэдэнд хандаад одоо дуусах би мотоциклаараа хүргээд үгүй наад хүн их чинь гэсэн. Би аврал ирж байхдаа та нарыг цагдаад хэлэндэ гэхэд чи цагдаад хэлвэл хинч чамааг авч хэлцэхгүй чи өөрөө дуртай байсан гэж бид ойлгуулчихна. Хөгшин настай аав ээж чинь нэн суманд амьдардаг гэдгийг санаарай гэсэн. Үүрээр 5-6 цагийн үед гэртээ ороод ор хүнжилтэд орхоос ч өөрөөсөө сэжиг хурж хамаг би нийл хүндүр үнэхээр зүгээр л үхээд өгмөр байсан. Ээж аав маань тэр суманд амьдардаг болохоор 4-5 залуу нийлээд яачих юм блэ гэж хайгаад би чимээгүй байхаар шийдсэн. Буцаж хотод очиод бүхнийг мартаад амьдрахаар шийдсэн ч гинтэл нэг өдөр дотор муухаараад бөөлжөөд тест үзтэл жирэмсэн болсон байсан. Ингээд урдны басан бүх зүйл сэтэрч сэтгэл санаагаар навс унаж үүсийн яталт төрж тэр хараатнуудын хинийх нь ч мэддэхгүй хүүхдийг тээж байгаатайгаа хизээ шивлэрч чадаагүй шууд очиод ахвалсан. Энэ хугацаанд надад хань болох, итгэл дааж нуусаа хадгалах хинч байгаагүй болохоор бүх зүйлд би ганцаараа л байсан. Ганцаархнаа чимээгүй орчинд хөшгөө хаагаад хинтэй ч харьцахгүй, сошиаларч орохгүй зүгээр л хэвтээд байдаг болсон. Олон жил болсон ч одоо эргээд бодохоор бүгдийг нь шоронд хатамаар санагддаг. Түүнээс хойш 8 жил өнгөрчээ. Би сая өнгөрсөн 6 сард цагдаа дээр өргөдөл бичиж өгөх гээд зориг шулуудан очтол заавал хэрэг болсон газрын цагдаагийн байгууллагад хандах ёстой гэхээр нь аймгийн цагдаагийн ерхий газар руу залхтал хүчингийн хэргийн мөрдөн байцаагч байгаа гэд эмэгтэй хүний нэр утасны дугаарыг өгсөн. Миний унтарсан зүрх сэтгэл дотор найдварын горьдлогын очслаа. Эмэгтэй байцаагч гэхээр нь мэдээж эмэгтэй хүний зовлон ойлгодог өөр зөөлөн хүн байгаа байх гэж таамаглав. Тэгээд тэр эмэгтэй байцаагч руу залглаа. Одоо чамд нотлох баримт байгаа мó? Яг тэрний хүүхдүүд гэж чи яаж мэдж байгаа? Чи дуртай дагаа явцсан юм шүү. Чи яаж нотлох юм гэсэн. Би тэр эмэгтэй байцаагчид надад нотлохоо би 2 сартаа авахсан баримт байгаа. Би эмнэлгээс аваад өгч чаднаа гэсэн чинь. За тэгвэл чи аймгийн төвд ирээд уулз гэв. Би ч очиж уулзаад мэдүүлгээ өгч болсон бүх явдлыг зүрхээ чангалан байж анх удаа хүн ярьсан юм. Удалгүй гинтэл манай суманд миний ярьсан бүхэнд харж би нүрээ хийгч газаргүй болсон байв. Учир нь тэр эмэгтэй байцаагч манай ангийн нэг хөвгүнд миний бусдаас нууж хааж явсаар итгэж ярьсан бүх нийгмийг хэлчихсэн байлаа. Танаас өмнө нэг эмэгтэй ирж хүчингийн хэрэгээ ярьж удахгүй гомдол гаргана гэд явсан гэтэл манай ангийн хөвгүн
Хэн гэдгийг гэж лавлаж асууснаар хов хүний нууцыг задруулж тангараа зүрчсэн тэр байцаагчаас болж би нутагтаа ч очих нүргүй болсон. Очсон ч бараг л гарахгүй ангийнхнаасаа нуугдаж явдаг болсон. Ингэжэл миний хуулийн байгууллагад этгээ хитгэл унтарсан да. Тэр бүхэл тэр новшнуудын нэг нь цагдаа болчихсон сумдаа ажил үргээ гүйцэтгэж яваа. Би нөхөр хүүхэдтэй болж амьдрал минь тогтсон ч тэр үеийн бүх хар бараан үл миний зүудэнд орж оюун санаанаас арилахгүй намайг зовоож тарчлаасан хിവэр. Саяхан ээж ихч хоёртой бүх зүйлийг ярьж байлсан ч тэр хоёр хоёулаа одоо мартаад урагшаа харж амьдар гэсэн. Өөрийгөө эдгэхийн тулд март гэхээс өөр зүйлийг хэлээгүй. Хэдий би ч уучлаа гэж бодож эхэлсэн ч бусдад сурамж болгох үүднээс хин нэгэнд хэлэх ёстой юм шиг санагдаад танай подкастт загтал бичсэн цаана. Сайн наадмаар нөхрийн ажлын газрынхантай амралтанд явсан юм. Маргааш нь би машин барих ёстой байсан болохоор төрүүлээд майханд ороод эртхэн амарлаа гэд унтсан. Манай хүн нилээд дээгүүр албан тушаалтай болохоор хинч надад хурц зүрхлэхгүй гэж бодоод 50 унтаж байтал төрсөйгнээс гинтхэн нэг гаргаад миний хүүхэнд хүрэхэд сэрсэн. Гүйц сэрснийхээ дараа л сая юу болсон бэ гэд уухаж ойлгох ухаантай болсон. Тэр үед хав харанхуйд нэг хүн гараад явчихсан. Би шууд гэрлээ хасаагаад нөхөр лүгээ гүйж очиод хэлтэл нөхөр маань тоогоогүй. Тэр явдлаас хойш нөхрөөсөө сэтгэл гуйгаад ч нэмэргүй санагдаад өдөр залгаж ярьдгааж байсан. Нэг ясантаа сэтгэл хөрөөд байх шиг. Учир нь би урдны явдал дээр хамгаалах ёстой хүнтэй хамгаалагдаагүйгээс болж маш том шархалсан. Надад худлаа хайлж санаатаагаар тэгсэн гэж бодохоор үеэлдээ үнэхээр гомддог. Энэ явдлаас хойш сумдаа ганцаараа очихоос айж, намайг хүчнтэйгүй ч ангийн хөвгүүдээс айж нуугдаж явдаг болсон. Ястай л өвөлийн өнгөрн тэр хүмүүст ирээсэ гэж залбирч байна да. Энэ удаа нөхөртөө хамгаалагдаагүйдээ бүр илүү шархлаад нэг тийм хоосон мэдрэмж авах боллоо. Нөхөр маань надад гоё чамаа үг бараг л хэлдэггүй хүн. Нөхөрдөө хит их гомдсноос чатаар инстаграмаар өөр ирчүүдээс хөөх юм бэ гэдэг үг хэрэхэд сэтгэл хөдлөд байх юм. Нэг үгээр бол шинэ харилцаа хаагаад ч байгаа мó хүсэж ч гэх юм уу тийм байдалд орчихсон. Одоо тэр навшнууд бүгд үр хүүхэдтэй гэр бүлтэй болсон. Гэхдээ үеийн үр гэж үнэхээр байдаг бололтой. Нэг нь Төв аймагт хүчингийн хэрэгээр шалгагдаж байгаа. Нэг нь аймагт хүн амны хэрэгээр шалгагдаж байгаа. Тэдний үеийн үр эдлэхийг харахын тулд би илүү урт насалж эрүү саруул байх ёстой. Эцэст нь охид минь ямар ч хүний гараас задлсан арх пи байтгаа уусч битгий авч уугаарай. Хаана хинд ямар санаа гарах уу гэдгээ маш сайн мэддэг байгаарай. Эрэхтэй хүн л болсон хойно хүслээ гүйцээхийн тулд яахаас буцдаггүй байлаа шүү. Баярлаа гэсэн цаглыг тэрхүү сонсогч маань илгээсэн байна. За загтал бичсэн сонсогч байгаа чангаас чанга твэрээ манайхан доор комент зэгт улаан ангийн зүрхний эможи дараад энэхүү сонсогч байгаа сэтгэл санааг дэмжиж өгөөрэй. Ингээд дараагийн загтал нэлээд урт загтал байгаа. Энэхүү загтлаа эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэхүү бичвэрийг сонсож буй өдрийн мэндийг хүргэе. Ийм гоё подкастыг 7 хоногийн өмнөөс олж авч ажлынхаа хажуугаар сонссоор бараг л бүгдийг дуусглаа. Сурах сэрэмжлэх зүйлс ямар олон хорвоо вэ? Миний бие одоо 24 хүрч яваа залуу. 2002 онд Дорнод аймгийн Чоо балсан хотод аав ээжийнхээ 2 дахь хүү болж энэ хорвоод мэндэллээ. Хүн болж төрсөндөө маш их баярлдаг. Алкогоолны хамааралтай гэр бүлд хүү болж төржээ би. Удалгүй 2 жилийн дараа дүү минь төрж манах гэдэг аль 3 хүүтэй болсон. Ах маань надаас 7 ах. Намайг 1-р ангид ордог жил ээж гэдэг хүн ааваас салаад дүүг минь аваад хот руу явсан юм. Ах бид хоёрын хүндхэн өдрүүд ингэж эхэллээ. Манайх вагоны нэг тасарсан тасалгаанд амьдардаг байсан. Гэрт идэж уух юм гал түлээ бараг л байхгүй. Гэрээс гараад зүүнчээ явбал нэгэн шороон замаар том машинууд нүүр сачиж явдаг байсан. Ах тийшээ намайг давуулж аваад машин зам дээр том чулуу тавиад нүүрсний тэрийг эрхийг хүлээж нуудна. Замаар явах машин донсолж дүүрэн ачсан нүүрснүүд зам дээгүүр унана. Тэрийн зөвхөн бит хоёр ахгүй. Олон айлын хүүхдүүдтэй уралдан түүн. Надад бол их л сонирхолтой уралдаанд орж байгаа юм шиг санагддаг байсан. Ах гэрт ирээд хижээл эхлэхээс өмнө пэшэн дээр Япошиг гэж гамбар хайрч өгнө. Ямар ч тосгүй садар зурсан гурилыг шууд пэшэн дээрээ тавиад хоёр талаас нь хайрна. Өлсдөг хүнд тэр нь үнэхээр гоё амтагдана. Аав байгааг нь мэддэхгүй өдөр болгон согтов. Ямар нэг юм болвол ах бид хоёр руу агсарна. Би 2 дугаар ангид орлоо. Аавын арсан уламд ортож агсрах нь үнэхээр амар болсон юм. Хижээлээ тарж ирэхэд л аав согтуу унтаж байна. Сэрэхгүй гих хичээн. Сэрхээрээ усных нь
Маа усуу гэхээр л чи намайг маа гэлээ гэдэл учир зүггүй зодно. Гэрийн ханд нэг хадаас байдаг. Тэрэнд би маш дургүй. Намайг тэр хадааснаас өлгөөд орхичгоно. Ангиасаа тараад гэрлүүгээ харах замдаа бурахнаас бараг 1000 удаа гойно. Хоёр гараа хавсраад аав ирүүл байгаасаа хэмээн сургалаас гарсан цагаас л гойж явна. Очиход согтуу одоо бодохны аавыг ирүүл байсан өдрийг би ерөөсөө сандаггүй. Би их хэрсүү хүүхэд байсан. Удалгүй гэрээсээ зүг тааж ээж дээрээ очих бодол байн орж ирдэг боллоо. Яг боломжит өдрийг маш удаан хүлээсний эцэст тэр өдөр ирлээ. Урдны лайдал сургуулаасаа гараад гэрийн зүг залбирлаа үлдсээр иртэл согтуу аав унтаж байсан. Сэрэхгүй гिचээж байтал усаа нэглээ. Усыг нь өглөө уурлалаа задууллаа. Яагаад ч юм тэр өдөр яв гэсэн юм шиг дэндүү харгас байсан. Өнөөх хадааснасаа намайг өлгөөд мишок шиг зодож байгаад халуун зүх руу аваад шидлээ. Ах, болилдоо та гэд барьсалдах хогуур нь би гараад гүйсэн зүгтсэн. Нэг л мэдгэд хотын унаан цууцсан ээжийнхээ зүг рүү явж байсан. Ээж дээр ирсэн боловч шууд тасрамжийн газарт очсон. Хэр удаан байснаа сандаггүй ч цагийн хоолтой надад их гоё байсан. Хоолны нэг л юм надад таалагддаггүй. Ногоон төмс, маш муухай гашуун амттай. Нэг өдөр аав хүрээд ирв. Миний дотор пал гээл явчихв. Азар ирүүл байсан. Аав уйлаад аавгаа уучлаарай. Одоо харийгээд намайг асрамжаас аваад явсан юм. Оройн нэг найзандаа очлоо. Амьдралаа ярилцаа дууссан. Найзынх нь ихнэр гинэтгэн энэ турсгыг чи хувцсан дээр бөөсгүй жаавна гэд чарлав. Тийм ээ, асрамжийн хүүхдүүдэд бөөс илбэг байсан. Аав ичсэндээ юу намайг баахан зодоод алхаас наагуурын болоод би тэндээс гараадгүй лээ. Анх ээж дээр ирэхэд нэх өндөр цамхгийн хажуугийн нэг барилгад орцсны жижүүр хийдэг байсан юм. Цамхагаа жиглэнгүйсээр байгаад олоод очсон. Ах аавыг дагаад бас ээж дээр ирсэн байсан. Тэгэж нэг ааваас нуугдаж ээж ах хоёртойгоо байхаар болов. Дүүгээ асуусан, хорт хавдар тусаа дэмлэг твцсэн байсан. Тэр шалтгаанаар л аав ах хоёр хот руу орж ирж намайг авсан юм билээ. За тэгээд шинэ амьдрал өглөө ирцэрж ээжтэй хамт тэр хаваар шил лаац түүж, өдөр нахтай гадуур өндөг салфетыг зарж, өсгөрөө хоолны газар орж, хүний үлдэгдэл хоол идэнэ. Ах маань намайг гадаа үлдээгээд хүний нүд хариулж байгаад үлдээсэн хоолыг нь уутанд хийж авчираад надад аль болох хүний гар хүрээгүй хэсгийг нь өгөөд үлдснийг нь өөрөө идэнэ. Гадаад хүн харахаараа л ах "Please mommy, I'm hungry" гэж хэлээд гараа тасаад хажуугаас нь салахгүй. Монголчуудаасаа бол хизээж гуйлга гуйж хулгай хийж байгаагүй. Оройн тэгээд ах PC орно. Би юу дутав дагаад л орно. Нэг орой дахиад л миний дотор пал хийв. Аав PC-нд шал согтуу гинэтгэн ороод ирсэн. Ах бид хоёрыг дагуулж гараад явъя гэв. Ах өдөөс нь явахгүй, чадахгүй гэж байгаад аавыг нэг шанаадад зүг дагаад гүйцэн. Би юу хийж чадхав? Аавд баригдаад буцаад гэрийн зүг явсан. Очиход гэрмэн буюу богончиг минь байгаагүй. Аав зараад хот руу очсон байсан. Би яахав дээ орц орох хоноглож дими тэнэж яваад нэг ахтай танилцаад хөдөө явж морь унахаар болоод хизээч очиж байгаагүй нэг өдөөний айлд ирлээ. Баярлаж ирсэн тэр айлтаа боолн болвоо хөрхий. Морь малын хариулахаас гадна бүх зүйлийг нь хийн. Тэр айлын ихч гэж тэнгэр газар шиг ааштай хүн аз болоход арх гэдэг зүйл огт хэрэгэлдэггүй айл. Гэхдээ л боолчлол нь хүний санаанд оромгүй. Удалгүй сумынхан сургуульд сурахаар болоод өөрөөсөө 2 дүү хүүхдүүдтэй нэг ангид орлоо. Уулын сургуульд яваад ангийнхандаа дасаад их гоё байсан. Тэр 100 барилгаа хийгээд байж байтал уяач ах. Гэрийнхэн чинь чамтай уулзмаар байна гинэ. Чи уулзах уу гэв. Би тэгэлдэй гэлээ. Гэрийнхэнтэйгээ уулзахаар явах замдаа нойр хүрэхгүй тогтлоод унтаж чадсангүй. Дүүгээл их санаж байсан. Хүрэх газартаа ирлээ. Ээж тосож авч байна. Нэг байр руу орлоо. Үнэхээр том ширээ зассан. Хамаатнууд бололтой зөндөө хүмүүс. Намайг ингэж тосож авч байгаа байх таа гэж бодон суухдаа эргэн тойрноо хартал. Дүүгийн минь зургийн өмнө зул асаасан байлаа. Би асгартлаа уйлж идэж байсан хоол руу туслаар нулимс урсаад л 3 хоног миний нулимс зогсоогүй. Тэрнээс хойш аав ээжээгээ маш их үз ядсан юм. Тэгээд би буцаж 7 дугаар ангид ортлоо болчлолоо хийж байгаад намайг тэд дотор байранд оруулж өгөөд тэр чигээр нь хаячихсан. 100 болвоо. Дотор байр хааж байх газаргүй болсон учраас хотын зүг бараадсан. Очоод бас л байх газаргүй ахыгаа бараадсан. Ах тустай байр түрээслээд найзуудтайгаа амьдарч байсан. Бас л алкоголтой орчин.
Миний ажил хийгнээс хүрэх биш. Өдөр хоногийн гэлээсээр сургууль орох боллоо. Надад юу ч байгаагүй. Хүний урманд форум цүнх дэвтэр номын мөнгөгүй. Хижээл дахиад л завсардсан. Азар ахын нэг найзыг дагаж ногооны ажилд ажиллахаар болов. Нэг шуудаг төгөөд 1000 төгрөг. Хийснээрээ салангаа авна. Дээрээс нь маш олон хүнтэй уралдаж түүн. Өдөртөө 10-аас 15 шуудаа, өглөөнөөс орой болтол түүн. Надад бол маш жаргалтай санагдаж байсан. Ирэх чөлөөтэй хин нэгэн хүний иргэшэл биш. Яг өөрийнхөө гараар мөнгө олох тэр мэдрэмж яа бас л аатай гоё шүү. Уйлрлан дуусаад ажил зогсвоо. Хөрхөн хэдэн төгрөгтэй болцсон. Буцаад сургуульдаа сурмаар санагдаад шууд л нэг сургуулийн захирал руу орж уучраа хэлж гуйсаар байгаад ихний хагасчаа шилжиж ирсэн. Буцаад явсан гэх гарын үсгийг зурулж аваад буцаад ангийнхан дээрээ дотор байрныхан дээрээ ирж байлаа. Тэндээ 8 дугаар ангиа төгслөө. Төгсөөд шууд хот руу очиж нөгөө ахтай холбогдож ажил хийхээр болов. Бас өөрийгөө яа хийж байж байрныхаа өөртөөгөө яг л адилхан амьдралтай найзаагаа дагуулсан. Хотод ирээд морь уналдаг байсан захирлынхаа гэрлүүн очиж хэдэн жил зарслагдсан цалингаа авах гэд хэлтэл. Сарын 100,000 байсан. Танаа авчин сар болгоны 30-нд өглөө бараг сэрээгүй байхад залгаад нэхэж авдаг байсан гэв. Урам хуг. Тэгвэл хаа би зөндөө мал авч байсан. Тэд нар маань байгаа юу гэвэл бас л авч нь өвлийн эдшгээд авцсан гэв. Намайг сүулт зүгтайхад захирлах аавыг олж уулзаад хүүхдийг чинь аваад явлаа. Цалинтай ажиллуулна гэж хэлээд аваад явсан байлээ. Би болохоор өөрийгөө зогтож яваад тэр ахтай санаандгүй танилцсан л гэж бодсон. Тэгэж их зарчлагдаж байхад надтай ядаж ганцхан удаа залгаад яриад учир байдлыг нь хэлчихгүй. Гэтэл би аавынхаа нэрийг мартахгүйгээд аманда бовтнаж уйлж хондог байсан гэд боддоо. Тэгээд нөгөө ахтайгаа найз бид гурав наад модоор явж хүүхдийн тоглоом зарж дартс тоглоосаар зун дууссан. Бас л бид хоёр гар дээрээ юу ч аваагүй. Нэг буудалд оруулаад буцаж ирнэ гэж лалгалсан. Найз маань надаас нэг дээш анги 9-д төгссөн болохоор хотод коллежид сурахаар үлдсэн юм. Ингээд би нутаг буцаж 10 дугаар ангиа төгсөөд зун нь хот руу ирж найзтайгаа байр түрээсэлж ажил хийгээд явж байхдаа анхны хайртайгаа уулзсан. Шулуун шудраг нүүрэмгийн их хөргөө охин хамтдаа олон мэдрэмжүүдийг хуваалцж үерхэд удаагүй байхдаа жирэмсэн болсон. Миний хувьд гаргах шийдвэртэй байсан ч сонголт надад байгаагүй, ахуулахар болсон. Би уг нь хүүхдэд маш их хайртай. Тэр шийдвэр нь одоо бодоход зөвцсөн юм билээ. Одоо тэр гадаадад 100% тэтгэлэг аваад сурч байгаа. Хэрүү гаргасан байсан бол бас яаж ч яваа билээ. Тэр үед би барилга дээр ажиллаад өдрийн 30,000-ыг авна. Гэрлүүгээ хайрахтай хоолны юм тааруулж авна. Илүүчгүй дутуучгүй мах будаа ногоо гэд уух дуртай ундааг нь марталгүй аваад орно. Багаасаа зүгээр л том болохыг мөрөөдөж нөгөө ногоо хураалтанд яваад өөрийн гараар ажил хийж цалин авахын сайхныг мэдэрсэн болохоор шударгаар хөдөлмөрлөхийг л хүсдэг байсан. Яг тэр насандаа ч ирсэн. Удалгүй хичээлж орж хоёр тишээ салсан. Хоёр биенээ санаж хол байх мэдрэмжийг аваад удаагүй байтал азар ковид хүндэрч сургууль цахин болоод шууд нутг руу яваад очсон. Бүдэлсэн хөвгсөн их юм болсон. Эцэст нь цуг байхаар болоод ажил хийгээвч ковид гээд ажил олдохгүй. Би ч их сэрэг толгойтой байсан болохоор утсаараа ажил хийхээс ч илүү мөнгө олдог боллоо. 17 таа байж бас машин тэрэг сонирхоод 8 хийж тэр үеийг дутагдах зүйлгүй дэггүй өнгөрөөсөн дөө. Зунч болсон хот руу орж найз охинтойгоо бөөнөрөө ажил хийгээд байж байтал тэр нэг муухай өдөр унаж явсан машин эвдрээд хамт байсан бүгд л ямар нэгэн шалтгаанаар явцгаасан. Найз охин хүртэл хоёулаа хитрхи залуугаараа амьдрал зохиогоод байна. Залуу байна, хоёуланд нь хийж бүтээх зүйл зөндөө байгаа. Ингэж явах нас биш гэд намайг орхисон. Тэр үедээ хүлээн зөвшөөрөлгүй хэд хонсон ч эцэст нь бас л тэрний зөв байсан юм. 100 дуусаа төгсөх ангийн залуу нутагтаа очиод элсэлтийн ерхий шалгалтаа бэлдвэ. Амир руугаа хэд хэдэн тэмцээн олимпиадад явдаг байсан болохоор хөрш сумынхаа нэг хүүхэдтэй үе зайгүй найзууд болсон юм. 6 сар болж сургууль амраад элсэлтийн ерхий шалгалт ч төхөөд хөрш сумын найзын ээж нь математикийн маш мундаг байсан хүн. Би ч математиктаа сайн болохоор IT-гаар сурна гэж боддог байсан. Аз болж ангийн найзтай минь хамт бид гурыг цог 7 хоног бэлтгэхэр болоод бөөн баяр хөөр яваад очлоо. Их мундаг ээж, их мундаг багш. Найзынхаа ангийнхантай бас бэлтгэхэр болж ангид нь ороод сууж байтал нэг охин ороод ирлээ. Адтай гэж ихтэйхэн шууд л дурлчихсан. Би гэдэг хүн үг үйлдэл хоёрыг хийхээс өмнө бодож байж хийдэг болохоор эмэгтэй хүнд сэтгэлээ илчлэн гэж бараг л байхгүй. Тэр үедээ л ямар хөөрхнийг гайхаад л өнгөрсөн.
Удалгүй элсний ерхийн шалгалтч боллоо. Тэгж бэлдсэний эцэст би математик дээр ангиасаа нэгт жигсэж сайн ч өглөө. Өгчгөөд 2 найзтайгаа сэлгүүсэд явж байтал орой болсон байв. Найз гинэт тэдний ангийн охтуудтай таарлаа. Нөгөө охин найзаас дараад байна. Өмсчмөр юм байна уу гэд би шууд гадуур хүрмээ тайлаад л өгсөн. Дараа нь хүрмээ авах нэрэлээр IG Facebook-ыг нь найзаасаа олж авлаа. Эхний алхам. Шалгалт дуустал зөндөө таарлцсан. Таарангуудаа нэг тийм эрхэмсэг хэнцэр охин. Сум руугаа буцагч боллоо. Хаягийг нь авсан хүн чинь яах вэ? Зориг шуулуудаад бичсээр л. Надад тэтгэлэгтэй сурах их сургуулиуд зөндөө байсан ч би сайн найзаагаа дагаж мөн тэр охины сургуульд орох хүсэлтэд автагдаад шинжлэх ухаан технологийн их сургуульд орохоор болсон юм. Надад нэг хүндрэл байсан. Тэр нь төлбөр. Би ажил хийгээд ямар ч дэмжлэггүй эцэг эхийн хараа хяналтгүй хүн. Багасаа хүүхдээ мөнгөө ч авч үзээгүй. Төлбөр тулаад хүүхдээ мөнгөө судалж үзээд очиж асуухаар боллоо. Очих замдаа аав авчаагүй байгаасаа гэж залбирч очиод асуудал 2008 оноос хойш чамд ороогүй байна. Аав ээж чинь хүүхдийн мөнгөнд бүртгүүлээгүй байна гэсэн урам хугарсан үгс. Сурахыг хүсээд чадаагүй. За угаасаа л би ажилтаа анги болох юм байна гэд шул утсан юм. Би ажиллаа хийгээд найз охиноо юугаарч дутаахгүй сургууль төгсөл нь хамт байжгаад төгсгөр нь цуг гадагшаа гарна гэсэн төлөвлөгөөтэй. Ажлынхаа онцлогоор өөлснө гэдэг зовлон байхгүй авсан. Би гэж хүн ажил гэр гэж явсаар байгаад өөрийгөө ч хайж өөртөө итгэлгүйч болж их юм боддог болсон. Хосуудын харилцаанд байдаг жишгээр багаар түр тар хийдэгч болов. Амар хүнд асуудал байдаггүй байсан ч эцэстээ бид хоёр салхатаа хүрсэн юм. Би хэдэн сар бодсны эцэст шийдвэр гаргасан. Өөрийгөө голсон. Би амьдралаа голсон. Тэр нэг ээж аавын хайртай охиныг гэрэлтэй ирээдэг би балчих юм шиг айдас төрж дайчин чадвартай хүний охиныг би өөрчилчих үедээ гэсэндээ юучгүй өссөн амьдралтай би тэр охины хаалтан байгаад байгаа юм шиг санагдаад саллаа. Надад багаасаа баримтлагдаг хэд хэдэн зарчим тогтсон байсан. Би зүгээр л эмэгтэй хүнийг хайрлаж чадах хэмжээний өөрийгөө олцоод ойлгочоод хосын амьдралд орохын тулд надад цаг хугацаа хэрэгтэйг ойлгосон. Дараа нь би бодсон. Хүн хизээ хүүхээ хэлж мэдэхгүйгээс хойш яг л ийм залуу байгаа дээрээ бүтэн 1 жилийг зөвхөн өөртөө зарцуулахаар шийдсэн. Учир нь надад боловсрлоос бусад бүтэн боломж нь байсан. Бусад чиг их нэртэй хүүхдтэй ар гэрийн асуудалгүй цаг хугацаач таарсан. Би бүтэн 1 жил гарахтаа гарч шоудаж залуусын нийгэмд ямар бодолтой ямар амьдрдгийг үзсэн. Хүмүүс чинь амьдрал зохиочоод үр хүүхдтэй болсныхоо дараа гарч орж шоу цэнгэ хөөснөөс болж амьдралдаа хар толб үлдээцэлсэн байдаг. Би эрт хоороо гаргасан юм. Манай Монголын нийгэм бол зүгээр л сэтгэл зүйн дайн. Хүчтэй нь л зөв амьдардаг болж Монгол хүнд итгэхэд хэцүү. Өөртөө ашигтайгаа найзалж мэдлэгтэй нь мэдлэггүйгээ иддэг цаг болж залуустай хандаж хэлгээд хар тамхи мөрөдөө тоглоом ирчээ авсан энэ үед хизээч битгий нэхнээ өөгшүүл өөрсдөө амьдралыг тоглоод сороод эхэлсэн хүмүүсийг өрөвдөлгүйгээр зүгээр л заагаав. Битээ тийм хүмүүстэй нийл нүдэн дээр нь би өөрийнхөө цаг хугацаанаас тоглоом тоглодог хар тамхичин хүнтэй харьцаж цагаа өрмээргүй байна гэж хэлээд ажигл тэгж байж л багсах байх. Надад бол тийм юм хэрэггүй гэдгийг амьдрал заагаад өчгсөн. Энэ хүртэл миний өчүүхэн амьдралыг сонссон та бүхэндээ талархъя. Би ч байхдаа бүхий л урдны мэдрэмжээ буцааж авлаа. Би өнгөрснөө дурсамжаа мэдрэмж болгож амьдардаг. Мэдрэмжийн төлөө л амьдардаг. Сайханч бай, мухаач бай, бүгд л үнцэнтэй гэсэн загтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээ цагтаж бичсэн сонсогчдоо баярлалаа. Чанга тэрвэрлтийг илгээе. Үнэхээр хүнд хэцүү амьдралаас гарсан чимнаас жагалтай сайхан амьдрах ёстой шүү. Энэхүү сонсогчдоос сэтгэлийн дэм өгөөд манайхан сэтгэл хэсэгт ногоон онгийн зүрхний яможээ илгээгээрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэ цагтлыг сонсон суугаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдрал хүмүүст өөр түүх өгдөг. Зарим нь инээдээр эхэлж нулимсаар төгсдөг бол зарим нь нулимсаар эхэлж аз жаргалаар үргэлжилдэг юм байна. Миний түүх бол хоёр дахь нь. Би одоо 31 настай хайртай нөхөр 2 сайхан хүүгийнхаа хамт амьдардаг жирийн л нэг ээж. Бас 12 настай нэг охинтой. Охин маань хадам аав ээж минь гар дээр өсөж байгаач одоогийн нөхөр маань түүнийг төрсөн охиноосоо ялгаагүй хайрладаг. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Гэхдээ энэ аз жаргал надад зүгээр нэг ирээгүй юм билээ. 13 жилийн өмнө би дөнгөж оюутан болж анхны хайртайгаа учирсан юм. Тэр үеийн миний нүдээр бол тэр хүн хорвоогийн хамгийн сайхан залуу байлаа.
Сургуулийнхаа шгшээ багийн ахлагч, спортод авьяастай, өөртөө ихтэй, энэгт нь хүртэл олон охтын сэтгэл догдолдог тийм л хүн. Тэр олон охтын дундаас тэр намайг сонгосон. Бид хоёрын хайр хүүхдийн шиг цайлган, бас насанд хүрэгчдийн шиг чин үнэнч байсан. Удалгүй би жирэмсэн болсон юм. Тэр хоёрхан зураас миний амьдралыг айдас биш, аз жаргалаар дүргсэн. Тэр миний гараас хөдлөөд аав ээжтэй тавуулж чод би аа болох гэж байна гэж баяртайгаар хэлж билээ. Хадам аав ээж хоёр минь намайг тэрвэрэд манай гэр бүлд хамгийн сайхан бэлэг ирж байна гэж баярлсан тэр мөчийг би хизээш мартдаггүй юм. Тэр үед би хороод ирэх хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан байх. Хоёр айлын хайр халамжинд эрхэлж, үрээ тээж, ирээдүгөө мөрөөдөж явсан. Тэр минь надад бүхнээс хайртай байсан. Нэг л сул тал нь тэр нь интернет тоглоом. Би үргэлж хүүхдээ төрөхөөр өөрчлөгдөн гэж итгэдэг байсан. Гэвч хувь тавилан өөр төлөвлөгөөтэй байсныг одоо л ойлгож байна да. Нэгэн өдөр аав хүү хоёр тусдаа гарах тухай маргалдсан. Би тэрнийг тайвшруулад унтцгаасан юм. Маргааш нь би жирэмсний үзлэгтээ хадам ээжтэйгээ хамт яваад гэртээ ирэхэд би амьдралынхаа хамгийн аимшигтай дүр зургийг харсан. Миний хайртай хүн аль хэдийн энэ хорвоог орхиод явчихсан байсан. Ханны төрникнээс өөрийгөө боомлоод өчгсөн байсан. Тэр мөчөд миний доторх бүх зүйл хамт өчгсөн юм шиг санагдсан. Би яагаад гэж уйлсан? Би яагаад намайг гэж асуусан? Би яагаад үрээ харалгүй явсан юм бэ гэж харуулсан. Гэхдээ тэр бүх асуултанд өнөөдрийг хүртэл хэн ч хариулж чадаагүй. Хүнээ алдсан үед хүмүүс хамгийн түрүүнд холддог гэж ярьдаг. Харин миний амьдралд эсэргээрээ болсон. Би хүүгээ алдсан аав ээжтэйгээ хамт үлдсэн. Тэд намайг буруутгаагүй, намайг өрөвдөөгүй. Харин төрсөн охиноо хайрладаг шигэ хайрлсан. Миний охиныг хүүгийнхээ үлдээсэн хамгийн үнэтэй дурсгал, үргэлжлэл гэж хамгаалсан. Харин намайг чи амьдрах ёстой гэж түшсэн. Олон жил өнгөрч би хүнтэй суухгүй гэж өөртөө тангараалж авсан юм. Гэтэл нэг л өдөр хадам аав ээж хоёр минь чи одоо аз жаргалтай амьдрах цаг нь болсон гэд намайг одоогийн нөхөртэй минь танилцуулсан. Тэр өдөр би нэг зүйлийг л ойлгосон. Жинхэнэ хайр гэдэг өөрийгөө бус хайртай хүнийг ирээдүг боддгийм байна. Өнөөдөр би аз жаргалтай амьдарч байна. Охины минь төрсөн аавын хорвоод байхгүй ч охины минь өвөө эмээ байсаар байна. Тэд өнөөдөр ч намайг бэр минь биш охин минь гэж дууддаг хэвээрээ. Бид тэдэндээ баяр бүхнээр нь очдог. Одоогийн нөхөр минь хүртэл тэднийг өөрийн аав ээж шигээ хүндэлдэг. Хүмүүс надаас яагаад хадам аав ээжтэйгээ хотоо хүртэл холбоотой байдг юм бэ гэж асуудаг. Би энийгээд ганцхан өгүүлбэрл хэлдэг. Бурхан шиг хадам гэж үнэхээр байдаг юм аа. Амьдрал надаас анхны хайрыг минь авч удсан. Гэхдээ надад анхны хадмуудыг минь үлдээсэн. Бас дахин хайрлах зургийг минь өгсөн. Хэрэв миний анхны хайр Тэнгэрээс намайг харж байгаа бол би ганцхан зүйлийг хэлмээр байна. Чиний үлдээсэн охин сайхан өсөж байгаа. Аав ээж чинь намайг одоо хүртэл огноо гэж хайрладаг. Харин намайг дахин инээж, дахин аз жаргалтай амьдрахад тэтэл тусалсан. 50 норстой гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд энэ хорвоо үнэхээр сайхан хүмүүсээр дүүрэн юм билээ. Тэдний нэг нь миний хадам аав ээж. Энэ цагтлыг дуустал минь уншсанд баярлалаа. Хайртай хүмүүсийн амьд сэрүүн дээр нь чанга тэрвэрээрээ. Хайрж байгаагаа хэлээрээ. Учир нь үүрт ханд байна гэж амласан хүн маргааш ч үгүй болж мэднэ гэсэн цагтлыг илгээсэн сонсогчдоо баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь subscribe дараад мөн загтлавчиж явуулсаар байгаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад бичгэд болно. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.